Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ робот сонирхогчдоо. ABU Robocon 2013 Да Нанг Вьетнам олон улсын тэмцээний 3 дахь цоврал нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. ABU Robocon 2013 тэмцээний 14 дахь тоглолт удахгүй өрсөлдөөний талбай дээр эхлэх болно. За энэ тоглолтод Оросын холбооны улсын баг бүгд найрамдах Солонгос улсын багийн хооронд болно. Өрсөлдөгч хоёр багтаа амжилт хүсье. Та бүхэн талбайд бэлтгэлээ хангана. Оросын холбооны улс дэлхийд газар нутгаараа тэргүүлдэг. Мөн шинжлэх ухаан технологиор нь тэргүүлэгч бүрэн юм. Гэвч учраас тэд өөрсдийн роботыг өмнөх жилийнхээс сайжруулж олон дэвшилтэт технологиг ашиглажээ. Оросын холбооны улсын баг энэ жил 3 дахь удаагийн Robocon тэмцээнд оролцож байгаа харьцангуй туршлага багтай баг юм. Гэхдээ тэд хүчтэй 3 багийн нэгдэл зүйн ёсоор орж байна. Ингээд тэдний юу ч чадахыг харах цаг мөч ирлээ. Hàn Quốc, đất nước với những giá trị văn hóa truyền thống luôn được nghiên cứu và bảo tồn. Ngày nay, Hàn Quốc nổi lên là một đất nước có ngành công nghiệp giải trí phát triển bậc nhất châu Á. Bên cạnh đó, khoa học công nghệ cũng rất được chú trọng. Sau 3 năm không tham dự cuộc thi sáng tạo robot châu Á Thái Bình Dương, năm nay sự trở lại của đội tuyển Robit đến từ trường đại học quốc gia Gwangwon chắc chắn sẽ mang đến nhiều bất ngờ thú vị. Бид хоёр багийнхаа товч мэдээллийг сонирхлоо. Багууд талбайн гадна талд роботуудаа бэлдэж тавьсан байна. За хөх хэсгээс Солонгосын баг, улаан хэсгээс Оросын холбооны улсын баг гарч өрсөлдөнө. Багууд талбай дээр роботуудынхаа бэлтгэл ажлыг хангаж байрлуулсан байна. Тоглолтын 3 минутыг эхлүүлэхэд тэдний бүх зүйл найдвартай байх учиртай. Одоо бидэнд 5 секунд бий. За хоёр баг маань бэлтгэл хугацаанд бэлтгэлээ хараахан хангаж дуусаагүй юм шиг байна. Тэдэнд ямар нэгэн асуудал байгаа болтой. За хамгийн гол нь сандарч болохгүй гэдгийг оюутнууд маань анхаарах хэрэгтэй. Бүгдээрээ тэднийг дэмжицгээе. 5 4 3 2 1 stop. За 5 секунд дуусч тэмцээний талбай дээр тоглолт эхэлж байна. За хөх хэсгээс бүгд найрамдах Солонгос улсын баг, улаан хэсгээс Оросын холбооны улсын багууд гар тоглож байна. За Оросын баг бол сүүлийн 2-3 жил одоо идэвхтэй оролцож байгаа ийм баг байгаа. За Солонгосын үед өмнө одоо Robocon-ы анхны жилүүдийг одоо амжилттай оролцож ирсэн бол за сүүлийн одоо ойролцоогоор 3-4 жил оролцоогүй байжгаад энэ жилээс иргэн одоо оролцож байгаа Robocon-д. За хоёр багийн роботын одоо хурдны хувьд бол нэг хятад зөрүү алга байна. За Оросын баг бол дэвшил бол гарсан. За өмнө нь бол би хэлжсэн их өндөр том дугуйтай одоо манайхны зөөлж илүүлдэг усны тэрэг шиг тийм тэрэгний дугуйтай тэр орж анхны жилдээ орж ирсэн бол за олон улсын хэмжээнд оролцсон гэдэг бол жилээс жил ирэх тутам одоо туршлага хөрвүүлдэг ийм одоо бас зүйл байдаг. Тийм учраас одоо хийц хэлбэрийн хувьд бол нэг хактар ялгараад ах юм бол байхгүй болсон юм байна. За Солонгосын баг бол удаан байна. Солонгосын баг бол анхны жилүүдэд бол ер нь бол дээрээсээ 1 2 3 тал гэж яригддаг байсан ийм багуудын нэг байгаа. За бүгд Солонгос улсад бол 2004 онд ABU-гийн 2004 оны олон улсын тэмцээн болж байсан юм түүхтэй. За Оросын баг 10 оны навчны суурьнд 3 навчийг байрлуулснаар 30 оноотой болсон. За ингэснээр цаашаа гаражлаатаар автоматтай навчийг байрлуулснаар автомата ажиллах боломж олцог олж авчин. За багийн үндсэн 3 гишүүнд нэг эмэгтэй гишүүн орсон байгаа та бүхэн хэлсэн дээр сарж байна. За эмэгтэй гишүүд бол Robocon-ы багт бол за 1-2 бол байдаг. За учиргүй бол энэ багаар одоо ажилдаг одоо олон сараар бэлтгэдэг учраас одоо ялангуяа одоо багийн гишүүдийн хоол унд одоо босод арын ажилд бол ийм сайн үр гүйцэтгэдэг гэж ойлгож байна. Гэхдээ энэ удаад бол багийн үндсэн 3 гишүүн эмэгтэй орцсон явж байгааг та харж байна. За 2004 онд манай улсаас амжилттай оролцсон жил бас механик инженерийн сургуулиас нэг эмэгтэй гишүүн байсныг би их тод санаж байна. За түүнээс хойно бас одоо
Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургууль 4 жил дараалан улсын аварга болж 4 жил дараалан улсынхаа нэрийг Робоконы тэмцээний талбай дээр мандуулж ирсэн энэ цаг үед дор бас эмэгтэй гишүүд багт бол байж ирсэн юм тал бий. За хоёр багийн хувьд бол нэг хайхтар зөрөө алга талбай дээр 3 навчийг навчны суурьнд байрлуулсан автоматууд нь бол бүтлгүүтэж ахин эхлүүлэх боломжийг шүгчээс авч одоо ахин эхлүүлж байгаа байдлыг та бүхэн харж байна. За нэг хайхтар зөрөө бол алга да. За ингэсэн тохиолдолд цаг дууссан тохиолдолд бол хамгийн дөрөв 30 оноо байрлуулсан баг бол ялагч болдог. За 30 оноотой. За хасхоноо байхгүй бол үндсэндээ бол Оросын баг л төрүүлж одоо навчнуудыг суурьнд байрлуулснараа энэ тоглолтын ялагч болох болов уу гэж миний зүгээс харж байна. За Оросод очижээ. Шүгчээ эцсийн үр дүнг танилцуулна уу? Тоглолтын үр дүнг дуулгая. Солонгосын баг 30 оноо, Оросын холбооны улсын баг 30 оноо, Оросын холбооны улсын баг өрсөлдөгчөөс өмнө оноо авсан учраас тоглолтын 4 журмын дагуу тоглолтыг хошуужлаа. Робокон 2013 тэмцээний дараагийн тоглолтод Вьетнамын 2 дугаар баг болон Энэтхэгийн багийн хооронд өрсөлдөөн явагдах боллоо. Хоёр багийнхаа танилцуулгыг харцгаая. Энэтхэг бол байгалийн үцгэлэн бүрдсэн сүрж авахын тулд дэлхийн шин 7 гайхамшигын нэг ташмахад энэтхэгчүүдийн бахархал юм. Энэ жил AB Европокон тэмцээнд энэтхэгийн Махараштра технологийн сургуулийн MIT баг эх орнын төлөөлөн өрсөлдөх юм. Тэд төгс робот бүтээн хэний санаанд оргүй амжилт үзүүлэхээр тэр энэтхэгийн баг аль ч багийн хамгийн хүчтэй ширэн өрсөлдөгч байдаг билэн хангаад байна. Дөрвөн 46 секунд. Энэ бол Вьетнамын багийн үндэснийхээ тэмцээнд гаргасан шинэ амжилт. Энэ амжилтад тэднийг олон улсын тэмцээнд итгэлтэй оролцох хүчин зүйлсэн юм. Лакхонг их сургуулийн Envy Eagle багийн робот зогсошгүй гэдгээ өнөөдрийн хүртэл баталсаар байна. Учир нь шинэ технологи ашиглан хийсэн энэ робот өөрийн дахин нэг шинэ амжилтыг тогтоохоор явж байна. За хөх хэсгээс Вьетнамын 2 дугаар баг, улаан хэсгээс Энэтхэгийн баг. Энэ бол хоёр багийн хувьд хэсгээс шалгарч чадах хэсгээ сорих шийдвэрлэх хариуцлагатай чухал тоглолт юм а. За ингээд тоглолтыг эхлүүлье. 5 секундэд тоолъё. За бэлтгэл хугацааны 1 минут дуусч 5 сүүлийн 5 секунд ажиллаж за зэрэг тогтсноор тэмцээн эхэлсэн байгаа. За хөх хэсэг дээр Вьетнамын 2 дугаар баг, улаан хэсэг дээр Энэтхэгийн багууд хоорондоо гарч тоглож байгаа. За Вьетнам бол за энэ дээр бол үнэхээр илүү гэдэг бол харуулна үстэй. Хэсэг дээр тоглож байгаа Вьетнамын 2 дугаар баг. За Энэтхэг бол төдийлөн тийм сайн баг биш ээ. Ер нь олон жилийн туршлагаас харж байгаа. За Энэтхэгийн Вьетнамын 2 дугаар маш амжилттай, маш богино хугацаанд за гар ажиллагаатай роботтой сарлуу шийдэх одоо ургамлын үрийг авч ирсэн. За одоо шийднэ. За цэнгэлсэн шидлээ. За ингээд саран дээр амжилттай ургамлын үр суулгасан тохиолдолд цэвэр ялалтыг авах боломжтой. За найдвартай хийж байна. За ингээд 3 секундыг бол харддаг. Гэхдээ 3 секундын хугацаанд тогтоогүй нөхцөлд бол дахиж одоо тооцохгүй дахиж шийдэх боломжийг олгодог. За энэ удаад бол ингээд найдвартай юм аа. Үнэхээр найдвартай ажиллаа. За энэ бол Вьетнамын үнэхээр бас олон жилийн туршлага Вьетнамчууд бол энэ Робокон орж байгаа эдэн залуусын хувьд бол үнэхээр найдвартай ажиллагааг бол яс хийдэг юм баг байгаа. Гэхдээ сүүл рүүгээ роботынхаа одоо цаг хугацааг одоо улам багасгах гэж програмаа одоо янзалж байгаа гэдэг байдлаас үүдээд бас одоо роботууд нь бас төдийлөн найдвартай ажиллагаанаас харагдахгүй болдог ийм тал бас Вьетнамд өмнөх жилүүдийн тэмцээн уралдаанд бас харагдчихсэн шүү. 15 дахь тоглолт Энэтхэгийн баг 20 оноо, Вьетнамын 2 дугаар баг 30 секундэд ногоон гариг бий болгож чадлаа. За ингэснээр цэвэр ялалт авлаа. Вьетнамын 2 дугаар багт баяр хүргэе.
Эрхэм хүндэт үзэгчдээ одоо та бүхнийг Иран болон Индонезийн багийн тоглолтод урьж байна. Хоёр баг маань бэлэн болсон байна. Бид хоёр багийн товч мэдээллийг ахин та бүхэндээ сонирхуулъя. 1 phút chuẩn bị cho hai đội bắt đầu. Иран бол эртний улсуудын соёл иргэншлийн улбаа, орчин цагийн үйлдвэрлэл бүтээн байгуулалт зэрэгцэн оршсон орн юм. Энэ жилийн тэмцээнд Ираныг төлөөлөн шинжлэх ухааны технологийн их сургуулийн баг оролцож байна. Тэдний робот онцгой механик бүтэцтэй, дахин давтагдашгүй хийцтэй, хүчин шатал сайтай болжээ. Тийм ч учраас тэд олон улсын тэмцээний талбайд нэрээ үлдээж чадах амжилтыг байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаамаа. Индонез улс зөвхөн арлуудаараа дэлхийд алдарсан төдий үгүй. Гайхамшигт өв соёлоор нь дэлхийд танигдсан. Индонезийн багийн залуус энэ жил сэтгэл хөдлөлөөр дүүрэн тэмцээнд оролцож байна. Учир нь тэд туршигдж баталгаажсан вакуум технологи, омни удирдлага зэрэг технологийн дагуу роботон бүтээжээ. Балигаас ирсэн Робоконы багийн залуус нутгийнхныхаа итгэлийг хүлээсэн, найдвар төрүүлсэн баг. Хоёр баг маань бэлэн болсон байна. Бид хоёр багийн товч мэдээллийг ахин та бүхэндээ сонирхууллаа. Ингээд улаан хэсгээс Ираны баг, хөх хэсгээс Индонезийн баг. Ингээд тэмцээнийхээ бэлтгэл ажлын 5 секундыг эхлүүлье. За улаан хэсгээс Ираны баг, хөх хэсгээс Индонезийн багууд гарт тоглоход бэлэн болсон байна. За бэлтгэл хугацаа 1 минут дуусч 5 секундын анхаарал тохиогсноор тэмцээн эхэлсэн. За улаан хэсэг дээр Иран, хөх хэсэг дээр Индонез. Индонез бол мэдээж одоо Иранаас бол хурдтай байгаа нь ойлгомжтой. За хоёр багийн тоглолт бол Индонезийн тоглолтын ялтаар, багийн ялтаар өндөрлөх болов гэж би зүгээр эхлэгт нь харж таамаглаж байна. За энэ бол олон жилийн туршлагаас тэмцээнд оролцож исэн байдлаас харахад бол ингэж харагдана л да. Ираны баг бол төдийлөн дэм амжилттай оролцдог тийм багуудын нэг бол биш гэж би бол хэлнэ. За Индонез маш амжилттай 60 оноо авсан талбай дээр. За одоо гар ажиллагаатай роботод автомат маш амжилттай ургамлын өрийг авчирч өгч. За ингэ шидсэн тогтсонгүй. За цэгийг маш сайн олох хэрэгтэй юм шиг байгаамаа. Тэгээд байрлал, цэг, өнцөг энтрийг маш сайн одоо гар ажиллагаатай роботыг ажиллуулж байгаа багийн гишүүн харах хэрэгтэй юм шиг байна. 1 2 3 тэр хилээгүй юу да ингээ 2 удаа. За хоёрхан одоо юутай ирсэн юм байна. Ургамлын өртөө ирсэн байт юм байна. За нэг баг бол 3-аар оролцох юм боломжтой. Гэхдээ эдгээр одоо багууд өөртөө ямар их ихтгэлтэй байгаагийн илрэл бол ингэж харагдаж байна. Гэхдээ энэ олон улсын роботын тэмцээний талбай гэдэг бол зүгээр яг харьцангуй босод талбайнуудтай адилхан гэж ойлгож болно. Оюутнууд маань гэхдээ сэтгэл зүйн хувьд бол оюутнуудын хувьд бол бас тийм ч бэлтгэгдсэн тийм зүйл ажиглагддаг юм аа гэдэг нь одоо эндээс харагдаж байгаамаа. Ургамлын өрийг бол шийдэх боломжтой, маш богино хугацаанд суйрлуулах боломжтой. Ийм л баг байна. 1 2 3. За ингээд цэвэр ялтаар хожлоо. Энээс бага хугацаанд хийх боломжтой байсан. Индонезийн баг 1 минут 38 секундэд сарыг ногоон гариг болгожээ. За ингээд Индонезийн баг ялагч болж чадлаа. За өөрсдийн бүтээсэн роботыг Робокон тэмцээний талбайд өрсөлдүүлж байгаа нийт оролцогч оюутан залуустай талархлаа илэрхийлье. Ширүүн өрсөлдөөний талбарт өрсөлдөх дараагийн багуудтай хамтдаа танилцгаая. Дараагийн тоглолт Фижи болон Тайландын багуудын хооронд болно. Фижи, Тайландын багууд тэмцээний хэсэгт өрсөлдөж байгаа. За энэ хэсэгт хоёр баг байгаа учраас тэдний хувьд хэсгээс шалгарах магадлал өндөр юм аа. Хоёр орны танилцуулгыг хамтдаа сонирхцгоё. Фижи ер бусын сайхан бүжгэрийн алдартай билээ. Робокон 2013 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа. Энэ багийнхан өмнө нь олон удаа Робокон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан. Номхон далайн их сургуулиас ирсэн баг юм. Энэ жилийн тэдний робот өмнөх жилийнхээс илүү тоноглогдсон нь олонний анхаарлыг татаж байна. Багийн залуус өөрсдийн амжилтаараа Робокон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авна хэмээн найдаж байна. Тайланд бол алтан сумын эх орн. Мөн дахин давтагдшгүй зүйлээр баялаг жуулчдын аягийн төвцийг үлээ. Тайландын нийслэл Бангкок хот бол хуучны хэм маягаар хадгалан авч үлдсэн Өмнөд Азийн хотуудын нэг юм. Энэ хотод Робокон 2003-2011 тэмцээн болж байсан. Робоконы ширүүн өрсөлдөгчдийн нэг олон улсын тэмцээнд ийхүү оролцохоор бэлтгэл бацаажээ.
Хоёр улсынхаа товч танилцуулгыг бид дахин сонирхууллаа. За Робокон 2013 тэмцээний 16 дахь тоглолт буюу Индонез Ираны багийн тоглолтыг сонирхсон. Одоо энэ бол 17 дахь тоглолт юм а. Ингээд улаан хэсгээс Фижигийн баг, бүх хэсгээс Тайландын баг гарч өрсөлдөнө. Ингээд тоглолтыг эхлүүлье. 5 секундыг ажиллуулъя. За дараагийн тоглолт. Улаан хэсгээс Фижигийн баг, хөх хэсгээс Тайландын баг. За Тайланд бол мэдээж хөх хэсэг дээр. За хөх хэсэг дээр тоглож байгаа багууд бол үнэхээр хурдтай, хүчтэй, цэвэр ялдаг маш богино хугацаанд хийж байгаа юм багууд байгааг та бүхэн тоглолтуудаас харж болно. За Тайланд. За ястан нэг магтсан хүн юун дээр яана гэдэг үлээ. Түн шиг л одоо Тайланд уул нь одоо ингэж алдаа гаргадаг юм да. Ийм одоо хариуцлагатай тоглолтууд хагас шавтаргаад үлдчихэд ингэж алдаа гаргаж байгаа гэдэг бол оюутнуудын сэтгэл зүйн бэлтгэл дээрээс нь одоо Европын найдвартай ажиллагаа алга байна л гэж гаднаас нь харж дүгнж байна. За Фижи. За Фижиг бол Тайландын баг гар ажиллагаатай Европт нь ажилчвал маш богино хугацаанд цаг хянах боломжтой. За Фижи тэдийлэн тийм одоо хурдтай биш байгааг та бүхэн харж байна. За Тайланд ер нь одоо ABU-гийн олон улсын Европын тэмцээнд бол тогтмол одоо хагас шигшээд үлддэг. За шавтаргын тоглолтод ч үлдчихсэн ийм баг байгаа. За ерөнхийдөө л Робокон тэмцээн бол зүүн өмнөд Азиар болдог учраас одоо бас маш олон дэмжигчтэйгээр одоо олон улсын Европын тэмцээнийг үздэг ийм одоо улсуудын нэг Тайланд бол. За хөгжийн дэмжигчд бас энэ Робоконы талбай дээр тоглож байгаа багийн үндсэн 3 гишүүний сэтгэл зүйд маш ихээр нөлөөлдөг болохыг та бүхэн бас олон улсын тэмцээн дээрээс нь үндэсний тэмцээнүүд дээрээс бас харж ирсэн. За ингээд гар ажиллагаатай Робтоос бас л одоо Робтын найдвартай ажиллагаа яригдах бах. Үүгээ үлдлээ одоо төдийлэн одоо сансан төрч биелүүлээгүй учраас шүүгчдээс зөвшөөрөл авч архив эхлүүлж байгаа байдлыг та бүхэн сая үзүүллээ. За Фижи ямар ч байсан 30 оноогоо бол авсан. За улсын Европын тэмцээнд оролцож байгаа баг бол нэг 30 оноотой бол байна л да. Энэ ингээд өөрийнхөө суурьнд нь хийсэн навчаа үгүйсгээд одоо ингээд суурьнаас нь гаргацсан тохиолдол бол энийг оноонд тооцохгүй л да. За нөгөө л найдвартай ажиллагаа, оюутнуудын сэтгэл зүйн бэлтгэл бол энд харагдж байгаа юм. Тэгээд эн чинь улаан хөх хэсэг дээрээс дандаа сөөлж тоглож байгаа учраас нөгөө компьютерийн автоматын одоо програм бас яригдж байгаа байх л да. Тэгээд богино хугацаанд солидог ийм зүйлүүд бас байдаг. Нэмж програм бичих, суулгах гэдэг олон зүйлүүд Робокон оролцож ирсэн оюутан залуучууд түүнийг удирдах ирсэн багш нар гэдэг Робоконы үнэнч одоо үзэгчд тэдгэрийг бол ийм одоо алдаа төдлийг бол сайн мэднэ. За нөгөө нэг цаг маань бол нэлийн хашаа явуулсан 29 секунд 28 секунд үлдсэн байгаа та бүхэн дэлгэсэн сарж байна. За ямар ч байсан энэ уг нь суурьндаа навчаа маш амжилттай тавиад байгаа. Гэхдээ тавьчаад цаашаа одоо явахдаа л гараараа авч зөхиод байгаа юм л да. За Тайландын хөгжийн нэмжлэгийг та бүхэн харж байна. Нэлийн сэтгэл гонсгор сууж байгааг та бүхэн харлаа. Үзэгчдийн хувьд бол бас нэлийн одоо бас эмоцтой үздэг. Одоо үзэгчдийн нэг бол Тайландчууд байдаг. Робоконы. За ингээд хугацаа дууссан. Уламжлалт ясаараа бид шүүгчдээсээ албан ёсны оноог сонсноо. Магадгүй миний бодлоор хоёр багийн оноо тэнцсэн болов уу гэж бодож байна. Гэхдээ би үнэндээ яг хинийн ялагч гэдгийг сайн мэдэхгүй байна л да. Миний бодлоор Тайландын баг болов уу гэж бодож байна. Тайландын багийн хөгжим дэмжигчид. За тэнд сууж байна Тайландчуудаа бага дэмжицгээе. Даалгаврыг арай төрүүлж биелүүлсэн гэдэг утгаараа энэ тоглолтын ялагч Тайландын баг болж байна. Тайландын багт амжилт хүсье. Ингээд энэхүү өрсөлдөөний их талбайд Пакистан болон Вьетнамын нэгдүгээр багуудын роботуудын өрсөлдөөн удахгүй өрнөх болно. Энэ бол эпискийн тоглолт. Энэ хэсэгт Вьетнамын нэгдүгээр баг болон Пакистанаас гадна Шри-Ланкийн баг мөн байгааг та бүхэнд ахин сануулъя. За багуудын танилцуулгыг хамтдаа сонирхъя.
Өмнөд Азид харьяалагдах үзэсгэлэнт Пакистан улсын цас дүндэр хайрхнаар хүрээлэгдсэн сүм хэн бүхний сэтгэлийг татах бөгөөд сүмийг үзэж сонирхох мөрөг хүсэлтэй хүмүүсийн цуваа тасалдаг байна. Пакистанаас Робокон тэмцээнд K-6 сургуулийн баг оролцож байна. Энэ сургууль Пакистаны худалдаа болон инженерийн том сургууль юм. Одоо залуу инженерүүд тэмцээндээ хэрхэн бэлдсэнийг шалгах хэрэгтэй. Вьетнамын 1-р баг үндэснийхээ тэмцээнд дээд амжилтад тогтоогоогүй ч нарийн хвчлэлтэй найдвартай хийцээрээ бусдыг нь тэргүүлж Робокон 2013 тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхийг авсан юм. Энэ багийнхныг нарийн тооцоолол, найдвартай ажиллагаа ялалтанд хүргэсэн нь нууц бишээ. Өнөөдрийн та бүхэн сонирхуулах дараагийн тоглолт Пакистан болон Вьетнамын 1-р багийн хооронд болно. Вьетнамын 1-р баг хэсгээс Пакистаны баг улаан хэсгээс тус өрсөлдөнө. За хоёр баг маань талбай дээр орохдуудаа байрлуулан тоглолтыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Бэлтгэл ажлыг хангах 5 секундыг олгоё. За 5 секунд явж эхлэхээс өмнө раптуудаа эхлүүлэх бүхий л бэлтгэлийг оюутнууд маань хангаж анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. За Пакистаны баг Вьетнамын багуудын хооронд тоглолт эхлэх гэж байна. За Пакистан улаан хэсгээс хөх хэсгээс Вьетнамын 1-р баг. За 1-2 дугаар багт яг тэгэхээр олон улсын равтын тэмцээнд оролцож байгаа улс бол өөрийн бүрийн эрхийн дагуу 2 багийг оролцуулдаг юм боломжтой. Энэ жилийн хувьд Вьетнамын 1 сургуулийн 2 баг орж байгаа. За Вьетнамын хувьд бол олон улсын тэмцээнд оролцох бага шалгаруулахын тулд 100 гаруй баг ихтэй сургуулиудын баг хоорондоо өрсөлдөж эндээс гарч ирдэг гэж байгаа. За энэ бол ямар их тэгэхээр бэлтгэлтэй, ямар их чадамжтай, ямар найдвартай ажиллагаатай рафтууд бүтээсэн баг байгаа нь бол илэрхийлдэг. Гэхдээ сая алдаа гаргаж байгаа тав харж байна. Автомат бол. За ямар ч хэлсэн 10 оны гар ажиллагаатай рафтын бүс дээр байгаа 3 навчны суурь навчуудыг амжилттай байрлуулсан. За гар ажиллагаатай рафт хурдтай маа үнэхээр хурдтай. За цааш явсан гэж 60 оноо. За одоо ургамлын үрийг гар ажиллагаатай рафтад авчирч өгөх хэрэгтэй байгаа. Өгчлөө. За одоо гар ажиллагаатай рафтыг өдөрж багийн гишүүн ургамлын үрийг сарлуу шидсэн амжилттай болгосон. За энэс богино хугацаанд чих боломжтой байсан та бүхэн бол сайн харсан. За ингээд цэвэр ялтаар Вьетнамын 1-р баг өрсөлдөгч Пакистаны багийг буулгаж авч байна. За Пакистан бол үндсэндээ гар ажиллагаатай рафтын бүсдээр л эргэлзээр хагаад тэмцээнийг өндөрлүүлж явах шиг байна. За хөгжийн дэмжигчд бол яах аргагүй нутаг дээр болж байгаа учраас ингэж дэмжихээс аргагүй л дээ. Тоглолтынхаа үр дүнг шүүгчдээс сонсцгоё. Пакистаны баг 20 оноо, Вьетнамын 1-р баг 60 секундэд ногоон гараг бий болгосон байна. Ингээд тоглолтын ялагч Вьетнамын 1-р баг болж байна. Вьетнамын 1-р багтаа амжилт хүсье. Урьдчилсан хэсгийн сүүлийн тоглолт буюу 19 дахь тоглолт Бруней, Японы багийн хооронд өрнө. За ингээд Робоконы 2 туршлагатай багийн өрсөлдөөнийг сонирхохоос өмнө улсуудынхаа танилцуулгатай хамтдаа танилцгаая. Брунейн нэгдсэн улс дэлхийн энх тайвны бэлтгэдэг болсон газар юм. Энэ жил улсдаа ялалт байгуулсан шилдэгүүдийг нэгтгэсэн баг эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд ирж байгаа юм. Шилдэгүүдээс бүрдсэн энэ багийнхан эх орондоо амжилт ялалтыг авчирна гэдэгтээ итгэлтэй байна. Япон бол Азийн өндөр хөгжилтэй орны өв уламжлал, энторын цэцэгсийн Фужи уулын ор. Та бүхэн Робокон 2002 анхны тэмцээн болж байсан газрыг харж байна. Эндээс л бүх зүйл эхэлсэн юм. Энэ жил Хишо их сургуулийн баг Робоконы түүхэнд хамгийн хурдан роботыг бүтээж авчираад байна. Тэдний навч харвах үйлс маш тодорхой мөн оновчтой. Тэд багтаан роботын харвалттай адилхан нисэх хөөрөх хэмээн нэр өгчээ. Японы баг хөх хэсгээс өрсөлдөхөд бэлэн болжээ.
Улаансгийн баг бол Брунейн Дарасаламын баг. 5 секундыг ажиллаж эхэлцгээе. 5 4 3 2 1 тэг цаг явна. За тэмцээний цаг эхэлсэн. Японы баг хөгтээр тоглож байгаа. Бруней улаан хэсэг дээр. За хожиж байгаа багууд бол ихэвчлэн хөгтээр гар тоглож байна. За энэ хагас шивтрийн тоглолт. За Япон маш амжилттай. За Япон бол энэ жил үнэхээр сайн байсан. Японы баг бол ямар ч алдаад тоглолт бол гаргаагүй гэж хэлж болно. Маш богино хугацаанд цэвэр ажлуудыг бол хийж ирсэн. За Брунейг бол угаасаа Япон бол тэр сая бол үндсэндээ та бүхэн харж байгаа бусад багууд бол гурвуулангийн нийлүүлж өгч байсан. Гар ажиллагаатай робот бол автоматтай гэхэд за бас тэр дийлэн сансанд хүрч одоо бас ажилласангүй гар ажиллагаатай автомат маань. За одоо автоматыг дахин эхлүүлнэ. Гэхдээ автомат бол нэг дороос одоо хамсангүй бас гар ажиллагаатай роботыг удирдах байгаа багийн гишүүн гурвалжин өнцөгтийг үүсгэж 3 одоо яг ижил хэмжээсээр байрлуулж байгааг та бүхэн сайн харсан. Энэ бас нэг шийдлэл нэг хэлбэрлэлтэй. Гэхдээ бол үнэхээр хэмжээс бол нарийн байгаа гэдэг нь ойлгомжтой. За манай Бруней бол үндсэндээ маш тайван. Нэгэнтээ одоо нөгөө хувь заяатгаа эвлэрнэ гэдэг шиг нэгэнтээ ойлгомжтой гээд за Европынхаа найдвартай ажиллагааг л харж нэр хүндийн нэг 10 оноо 30 оноог бол авах байх л да. Энэ цагтаа багтаад. Гэхдээ тэгтлээгээд одоо дандаа бүгдийн дайлыг тавьчихдаг ямар очиртай байд юм бол. Дайлыг тавьчихаар энэ оноо тооцохдохгүй л дээ. Суурьндаа навчнууд маань ороог байгаа. Бүгдийг юу яаж чаад тэгээд амсар дээр нь тавьж чаад түлхээд оруулчих юм бол цаг дуусах мөчд. За Европыг ажиллаж байгаа, ажиллагаатай Европыг ажиллаж байгаа багийн гишүүч гэсэн одоо ямар удаан одоо юутан бэ Бруней хувьд. За Япон. За одоо энэ гар ажиллагаатай роботыг удирдах байгаа багийн гишүү одоо ингэ автоматад байрлуулж өгөх энэ одоо энэ эсгэлийг тэм сонирн байгаад байгаа. За нэгийг ингээд за ингээд гурвалжин өнцөг үсгээд за одоо энийг хамна 1 2 3 за одоо за 3 сумтай хэлсэн юм байна. Япон бол сум буюу ургамлын өрөө байгаа. За энэ хөө ургамлыг за би дахиад асуудал гарсан. За Япон сандраад байгаа юм байна л да. Оюутнууд нь харамаас маш их сандарч байна. Хугацаагаа улам багасхыг хичээсэн бах л да. За гар ажиллагаатай роботыг удирдах байгаа багийн гишүүн одоо ургамлын үрэл хүлээгээд байна. Шавдрагын тоглолт өгсөн учраас цагаа багасгах гэж одоо бэлтгэл хугацаанд цаана тайзны арталд нийлээ ажил хийсэн байх л да. Тэгээ энийг л туршаад ах шиг байна. Үндсэндээ түүнээс энэ мундаг баг ингэж алдаа тогтоогдол гаргах нь бол байгаа. За ингээд үндсэндээ онооны тоглолт боллоо. За юунд бол үнэхээр боломж байлаа. Брунейд бол үнэхээр боломж байлаа. За энийг алдаж байна л да. 19 дахь тоглолт Брунейн Дарусаламын баг 30 оноо авсан байна. Японы баг 60 оноо. Ингээд ялагч баг Японы баг болж байна. Баяр хүргэе. 60 оноо авсан Японы багт баяр хүргэе. За дараагийн хэсэгт 8 баг тунаж үлдэн. За хэсэг тус бүрийн шилдэг нэг баг шалгарх ёстой гэдгийг та бүхэн мэдж байгаа. Шүүгчд баг тус бүрийн тоглолтын оноог нэгтгэсэн байна. Дараагийн шатанд ямар багууд үлдсэнийг хамтдаа сонирхъё. Одоо та бүхэнд дараагийн хэсэгт шалгарсан 8 багийг танилцуулъя. За Индонезийн баг, Вьетнамын 1-р баг, Хонконгийн баг, Вьетнамын 2-р баг, Японы баг, Оросын холбооны улсын баг, Фижигийн болон Египтийн багууд шалгарч үлдсэнийг дуулахад таатай байна.
Эрхэм үзэгчдээ та бүхэнд сая сонирхуулсан урлагийн тоглолт бол миний тосгон нэртэй жүжигсэлсэн тоглолт байлаа. Энэ тоглолтод Вьетнамын ард түмний эв найрамдал аж амьдралыг өгүүлсэн юм а. Энэ үзүүлбэрийг Вьетнамын бэлэг тэмдэг болсон бамбук модоор жүжигчид маань тоглож үзүүллээ. Та бүхэн энэхүү үзүүлбэрийг үзэх явцдаа Вьетнамын соёлтой багц болов танилцсан болов уу гэж бодож байна. Бидний амьдрал, хөгжил, дэвшил байнга өсөн нэмэгдэж байгаа хэрэглэн их дэлхийгээ хайрлах, ногоон соёл иргэншилж шилжих, эко үзэл санааг үр хоочтой хөвшүүлэхийг шаардаж байна. Бидний ирээдүй өнөөдрөөс эхэлдэг. 2013 он байгаль орчны боловсролыг дэмжих жил. За бид хамтдаа гайхамшигтай ширүүн өрсөлдөөнтэй 19 тоглолтыг хүлээн авч үзлээ. Одоо бидний сонирхлыг илүү их татах хагас шавтаргын болон шавтаргын тоглолтоо та бидний хүлээж байгааг итгэлтэй байна. Эрхэм үзэгчдээ. Одоо та бүхэнд ABU Robocon 2013 Да Нанг Вьетнам тэмцээний хагас шавтаргын тоглолтыг албан ёсоор эхлүүлцгээе. Өнөөдөр бидэнтэй хамт ABU Robocon 2013 Да Нанг Вьетнам тэмцээний шавтаргын тоглолтыг шүүхээр болсон зочин шүүгчтэй та бүхэнд танилцуулъя. Ноён Нэгүен Кингнам Политбюро намын тэргүүлэгч гишүүн. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын дэд ерөнхий сайд. Ноён Чанг Вин Мин Вьетнамын коммунист намын төв хорооны гишүүн, Вьетнамын телевизийн ерөнхийлөгч. Ноён Чанг Гуан Вин Вьетнамын боловсрол сургалтын сайд. Ноён Чанг Понг мэдээллийн технологийн хорооны орлогч гишүүн. Ноён Винг Сун Най Да Нанг хотын орлогч дарга. Юнг Ху Тинг Да Нанг хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч. Панг Вэй Тинг Вьетнамын телевизийн дэд ерөнхийлөгч. ABU Robocon 2013 Да Нанг Вьетнам тэмцээний зохион байгуулалт хорооны дарга. На Зио Хо ABU-гийн мэдээллийн технологийн ерөнхийлөгч. Жавад Моттаги ABU-гийн ерөнхий нарийн бичгийн дарга. Ноёд хатагтай нараа шилдэгүүд өөр хоорондоо өрсөлдөхөөр тунаж үлдсэн шавтаргын тоглолтыг та бүхэн удахгүй сонирхох гэж байна. Ингээд шавтаргын тоглолтын оноолтыг харцгаая. За хагас шавтаргад Египтийн баг, Вьетнамын 2 дугаар баг, Хонконгийн баг, Японы баг, Фижи, Индонез, Оросын холбооны улс Вьетнамын 1-р багууд үлджээ. За эндээс сайхан тоглолтууд гарч байна. За үндсэндээ бол Япон, Вьетнам хоёрыг төгсгөлийн шатанд тунаж үлдэх болов, аврагын төлөө тоглох болов гэж зүгээр би харж байна. Эрхэм үзэгчдээ хагас шавтаргын эхний тоглолтод Египт, Вьетнамын 2 дугаар багууд өрсөлдөн тоглолтоо эхлүүлцгээе. Төгсгөөс Вьетнамын 2 дугаар баг. And the red one. Let's welcome the Egypt. Улайскээс Египтийн багууд гарч тоглоно. Багууд амжилт хүсье. Тоглолт эхлэхэд 5 минут удаа байна. And now is 5 seconds ago. За Вьетнамын баг Египтийн багтай таарч тоглож байна. За бэлтгэл хугацаа 1 минут дууссан. За анхаарал 5 секундыг ажилуулад талбайгаас одоо тоглолтыг эхлүүлж байна. За Вьетнамын баг бол амжилттай мэдээж хэрэг одоо цэвэр ялалтыг одоо цагаа багасгах ажил зэрэг байх л да. Байнга цэвэр ялалт хийж байгаа. За Египтийн баг бол онооны тоглолт. За цаашлаад одоо цэвэр ялалтын төлөө явах бах. Тэгэхдээ Аз байвал яоцгүйгээр цохно хичээг. За энд бол бас оюутнуудын Аз од гэж бас харагдаж бас нөлөөлж өгдөг ийм тэмцээн гэж би бол хувьдаа ойлгодог. Тэр өдрийн бас одтой хэмэртэй байгаа баг. Яалтгүй одоо техник юм чинь нэг юм нь болохоо бол гацдаг ийм үзэгдэл бол гардаг л да. За энэ маш сандарч энэ одоо дахиж хилцсэн Вьетнамын баг. Нөгөө мондог баг. Тэгэхэд Египт бол харьцангуй
тэртээдэргүй энэ мундаг багта бид нар найдвартай ажиллагаа сандралгүйгээр их хаятайхан тоглоход хожих боломжтой гэдэг нөхцөл байдлыг бол харж байгаа. За Египт чи харин бүр автоматасаа сум авсан. За одоо ногоон гариг руу за амжилттай болсонгүй. Амжилттай болсонгүй. Автомат ахиглэн. За зааланд бол өстө зэрэгтэл бол хөгжин дэмжих шуугаа явцсан. За Вьетнам. Маш амжилттай Вьетнамын 2 дугаар баг. Шидсэн ногоон гариг дээр ургамлын үрийг амжилттай суулгаж чадлаа. За хугацаа бол нөгөө хэмнэх тухай бол байсангүй сая бол үндсэндээ нэлээд сандрал орлоо өөртөө. Хугацаагаа хэмнэх гэж гүйлдээд яарад байсан боловч тэр нь одоо яарсан одоо сөргөөр нөлөөлж байдлаа нөгөө тийшээ ирэх шахлаа. Гэтэ цэвэр ялтаар л хожихгүй болохгүйсэн цэвэр ялтаар хожиж байна. Тоглолтынхаа үр дүнг шүүгчдээс сонсцгоё. За багуудын оног танилцуулъя. Египтийн баг 60 оноо, Вьетнамын 2 дугаар баг 1 минут 36 секундэд сарыг ногоон гариг болгож чадсан байна. Ингэснээр цэвэр ялтыг авч ялагч багаар Вьетнамын 2 дугаар баг тодорч байна. Вьетнамын 2 дугаар багийнхандаа баяр хүргэе. Одоо хагас шавдрагад үлдсэн шилдэгүүдийн бас нэгэн тоглолтыг хамтдаа үзсгэе. Шилдэг 2 багийн хэн ялсан шавдрагын тоглолт нь өрсөлдөг эрхийн эзэн болох юм а. Ингээд дараагийн тоглолт Хонконг, Японы багуудын хооронд болно. Японы баг улаан хэсгээс, харин Хонконгийн багийнхан хөх хэсгээс гарч тоглоно. Багуудаа амжилт хүсье. 5 секундыг эхлүүлцгээе. За 5 секундын анхаарал өгөөд Хонконг Японы багууд гарч тоглох бэлэн болсон байна. За Японы баг хэсэг дээр Хонконгийн баг улаан хэсэг дээр тоглож байгааг харж байна. За Японы баг маш амжилттай ихний за нэг хамалтаар одоо 7-г авсан юм байна. 6-г авсан юм байна. 6 навчийг бадж авсан. За Хонконг мөн ялгаагүй 6-г авсан байна. За энэ хагас шавдрагын нэлээд өрсөлдөөнтэй сайхан тоглолтуудын нэг л дээ. Цаашаа хэн явах үлдэх үү гэсэн шийдвэрлэх тоглолтчоос байж болох юм. За ингээд Япон давсан шүү давсан. За Хонконгийн хөгжин дэмжигчид. За Хонконг автоматд нь асуудал гарах шиг боллоо. За Японы баг 2 дахь үлдлээрээ сарлуу шидсэн 1 2 3 за маш амжилттай цэвэр ялалт. Цэвэр ялалт. За цэвэр ялалтаар Хонконгийн багийг буулгаж авлаа. Японы баг явд. Гэхдээ бас 2 дахь үлдлээрээ гэдэг бол хугацаа алдаж байгааг нэг илрэл. Автомат болон гар ажиллагаатай авто төдийлэн одоо тийм сэтгэл төрс хурч бас сайн ажиллахгүй байгаагийн бас нэг илэрлээ. Хонконгийн баг 30 оноо, Японы баг 300 оноо авлаа. Тэд 54 секундэд сарыг ногоон гариг болгож чадсан байна. Цэвэр ажил хийсэн байна. За ингээд ялагчаар Японы баг тодорч байна. Японы багийнхандаа баяр хүргэе. Эрхэм үзэгчдээ та бүхэнд AB Robocon 2013 олон улсын тэмцээний хагас шавдрагын тоглолтыг сонирхолж байна. Дараагийн тоглолтод Фижи болон Индонезийн багууд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Бэлтгэл хугацааны 1 минут хэдийнэ эхэлсэн байгаа. За ингээд улаан хэсгээс Фижигийн баг. Харин хөх хэсгээс Индонезийн багууд гарч өрсөлдөнө. За багуудаа амжилт хүсэж 5 секундыг эхлүүлцгээе. We have 5 seconds to go. 5 4 3 2 За Фижи Индонезийн багууд гарт тоглох бэлэн болсон байна. За Фижигийн баг улаан хэсгээс Индонезийн баг хэсгээс гарт тоглосон. За Индонез за Фижигээс мэдээж гар ажиллагаатай автууд бол хурдтай байна. За нэг одоо хамалтаар 6 навч авсан байна. За автомат ажиллаж эхэлсэн. 1 2 3 60 оноо.
За 60 оноо. За ингээд thì thấy rằng mầm cây của đội này trông cũng rất đặc biệt. өөрийн одоо Thành viên của đội chia sẻ là họ cũng không хэсэг дээр байрлаж байгаа. đấy lắm mà chú trọng cái phần Сар руу ургамлын үрийг шийдэх болно. Indonesia đang ngắm bắn rồi. За хоёр дахь Liệu có thành công không? амжилттай. За үнэхээр төгс тоглолт гэж энийг л хэлэх баг та. Индонез маш богино хугацаанд цэвэр ялтаар өрсөлдөгчөө болгож авлаа Фижигийн багийг. За үнэхээр мундаг байна Индонезийн багийн хувьд. За Индонез, Япон, Вьетнам гэсэн багууд л үлдэх юм байна да. Хагас шавтаргын 3 дахь тоглолт. Энэ тоглолтод Фижигийн баг 20 оноо, Индонезийн баг 300 оноо авч 43 секундэд цэвэр ажил хийлээ. Ингээд Индонезийн баг ялагчаар тодорч байна. Сарыг ногоон гараг болгож чадсан Индонезийн багийнханд баяр хүргэе. Эрхэмлэгчдээ одоо та бүхэнд хагас шавтаргын сүүлийн тоглолтыг сонирхуулах гэж байна. Энэ тоглолт Оросын холбооны улсын баг Вьетнамын 1-р багуудын хооронд өрнө. Ямар гайхамшигтай тоглолт бидний хүлээж байна гэж Оросын холбооны улсын баг бүх хэсгээс гарч өрсөлдөнө. Russia team in the blue color. Вьетнамын 1-р баг улаан хэсгээс Việt Nam 1. And Vietnam more with Vietnam 1 with the red color. Cả hai đội trở За về vị trí và тоглолтын các bạn өмнөх số 5 5 секундыг giây эхлүүлцгээе. bắt đầu cho trận đấu thứ tư ở vòng 5 4 3 2 1 start. За хөх хэсгээр Оросын холбооны улсын баг улаан хэсгээс Вьетнамын 1-р багуудаас тоглож байна. За Оросын холбооны улсын баг за удаан байгаа нь ойлгомжтой. За Вьетнамын 1-р баг за ерөөсөө алдаа гарах нь бол гэж одоо харна гэхээс биш. Автомат болон гар ажиллагаатай роботуудын одоо сааталгүй ажиллах энэ үйл явц цаг минутыг хожих болно. Хугацаа нь богино цуцгах тал руу бол одоо орно. За одоо ингээд эхнийхээ үйлдэлээр саран дээр ургамлын үрийг суулгаж чадах үгүй юу гэдэг дээр л ярина л да. За ингэсэн тохиолдолд тэгэл хугацаа хэд байгаа гэдэг л нөгөө багуудаа харж явчихна. За маш амжилттай цэвэр ялтаар өрсөлдөгчөө болгож авлаа. Вьетнамын 1-р баг бол үнэхээр асуудалгүй. Индонезийн баг бол үнэхээр асуудалгүй. Япон дээр жоохон бэрхшээл байгаад идэг. Оросын холбооны улсын баг 10 оноо авсан байна. Харин Вьетнамын 1-р баг 38 секундэд цэвэр ажил хийлээ. Ингээд ялагч Вьетнамын 1-р баг боллоо. 38 секундэд сарыг ногоон гараг болгож чадсан Вьетнамын 1-р багийнхандаа баяр хүргэцгээе. Эрхэмлэгчдээ хагас шавтаргын тоглолт саяны тоглолтоор өндөрлөж дараагийн шатанд тунаж үлдсэн 4 баг одоо хоорондоо өрсөлдөнө. Робокон 2013 тэмцээний шавтаргын тоглолтод 5 морилно. Одоо бүгдээ хамтдаа хагас шавтаргын тоглолтод ялалт байгуулсан 2 баг буюу Японы баг, Вьетнамын 2 дугаар багийн өрсөлдөөнийг сонирхцгаая. Хөх хэсгээс Японы баг, Вьетнамын 2 дугаар баг улаан хэсгээс гарч өрсөлдөхөд бэлэн болсон байна. 5 секундыг эхлүүлцгээе. Дур баг Японы багууд таарсан байгаа. За Вьетнамын баг улаан хэсэг дээр Японы багны хөх хэсэг дээр тоглож байгаа. Ерөнхийдөө дандаа хөх хэсгээс тоглоод байна. Японы багийн хувьд за нэг одоо хэсэг дээр ингэж 3 тоглолт хийнэ гэдэг бол роботуудынхаа өшөө одоо цагаа богиносгох ийм зүйл рүүгээ орж бас ажиллах хэрэгтэй байгаагийн нэг илэрлэлтэй. За Япон яач одоо энэ багийн гар ажиллагаатай роботыг өдөрж байгаа багийн гишүүн бол бас их сэтгэл зүйн бэлтгэл муутай байх шиг байна шүү гэдгийг бол энд сандарч харж болно. За автомат хамсан 3 навчийг байрлуулан за ингэснээр за саран дээр ургамлын үрийг суулгах даалгавар руу орно. За сумаа маш амжилттай авчирч шидлээ. Ой! За үнэхээр мундаг юм аа, үнэхээр мундаг. Улам төгсөлж ирж байна. Нөгөө алдаа дутагдал түрүүний 2 тоглолтын алдаануудыг бол зассан байгааг таавах харж байна. Вьетнамын 2 дугаар багийн хувьд бол үндсэндээ үлдэл хийж чадахгүйсээр гад дуусч байна. За үндсэндээ багийн гар ажиллагаатай роботын бүслэр байгаа 3 навчны суурьнд навчуудыг тус бүртэн байрлуулсан 30 оноотой. За 2 дугаар баг бол 2 дугаар баг л байд юм байна л да. За 1 дугаар багаас л одоо юм дуулах нь үгүй юу гэдэг дээр ярина. За их харамсаж байна да. Нөгөө зааланд их өндөр шимээтэй байсан дов дугуй болчлоо вьетнамчууд. За сэтгэл зүйд оюутнууд манаас ойлох, гомдох, баярлах, инээх гээд олон л үйлдэлүүд талбай дээр явагддгийг илэрлэн энэ байна.
Вьетнамын 2 дугаар баг 30 оноо, Японы баг 48 секундэд сарыг ногоон гараг болгож чадлаа. Энэ тоглолтын ялагчаар тодорлоо. Баяр хүргэе. Сарыг ногоон гараг болгож чадсан Японы багт баяр хүргэе. Сарыг ногоон гараг болгож чадсан Японы багийнхандаа баяр хүргэе. За олон улсын тэмцээнийг манай мэдээллийн технологийн сургуулийн оюутнууд бас үзэж байгаа. За сэтгэл ямар байна? Үзэхээсээ илүүтэйгээр судалгааг бол их сайн хийж байгаа бах тийм. Тэгж байгаа өөр бусад орнуудыг улс орнуудын роботуудыг ямар идэвхтэй хэрэглэсэн байна. Тэгээд ямар шинэ технологи ашиглаж байна тэднийг судалж харж авч байгаа. Яг сонин шинэлэг юм гэх юм бол бид нар өөрөөсөө Монголд нөгөө нэг сордог, авчаа сордог тийм юу ашиглаж байгаагүй тийм технологи байна. Тэгээд тэр илүү шинэлэг санагдсан. Хийцэн тал дээр яаж хөнгөн хялбар гоё хийж болох вэ? Тэр болгоно тийм гэж авч байна. Тэгээд одоо хэрэгжилж байгаа тэр технологи юу материалууд гидр хидл маш гоё тийм нарийнхан жижигхэн гоё гидрнүүд ашигласан байлаа. Тийм их ашиглаж мэдж авч байна. Бид нар найзтай байханд бол айгүй удаан явуулаад идэг. Тэр маань алдаа болж байна. Яг энэ дээр бол гадаадуудыг хараад хад хурдан мөртлөө найдвартай. Энэ бол туршилт мөн тэр программын алгоритмд хамгийн чухал байгаа. Тэгээд дараа жилээс хэрвээ дүрмд ашигтай гэж үзэх юм бол имиж процесс буюу одоо камерын удирдлагатай систем ашиглал илүү юу ашигтай гэж үзэж байгаа. Одоо олон улсад ер нь баг ашигладаг чавар байгаа. Хэрвээ ашиглах юм бол маш илүү даваа талтай. Тэгээд дараа жилээс хэрвээ дүрмээр боломжтой бол ашиглахыг хичээнэ. Яг энэ хоёр рингний голоор ороод тэгээд мөн цаатлын рингээ тавих гэсэн явалтын тарихтур байсан л та. Манайх бас олон улс төрийнхөө өмнө тэрийг хий гэж бодож байсан. Тэгээд хугацааны хувьд жоохон асуудал гараад хийж чадаагүй. Тэгээд яг тиймэрхүү асуудлууд, яг тиймэрхүү маршрутаар ингээ тарихтураар явдаг роботууд бол ер нь бол бараг 50-аас илүү өрнө шүү. Дандаа яг тэгж рингний голоор явдаг. Голоор явж байхдаа хоёр навчаа тавиад тэгээд цаанталтаа тавиад ажуудлаа авдаг. Ер нь бол явах тарихтурын хувьд хамгийн хурдан бөгөөд оновчтой яг зүйл бол яг тэрийг ашигласан байна. Ихэнх нь юм байна. Бас ихэнх нь гэж ашиглаж байгаа юу гэх юм бол одоо пневматик систем байгаа шүү, тэ. Хин системээр харуулж тогтоох тиймэрхүү юмнуудыг бол ер нь бүгд ашигласан байна. Ер нь баг манайхаас баг бусна, тэ. Япон, манайх, Хонконг тэгээ цөөхөд улслаас бусд нь бол баг л дандаа хин системээр харах. Одоо хэрэгжилж байгаа технологи бол энэ Omni чиглэлтэй дугуй гэдэг энэ дугуйг ашиглаад ерөнхийдөө энэ роботуудыг бүтээдэг болсон байна. Тэгээд энэ нь бол яг маш их маневр сайтай юм роботууд хийж байгаа юм л да. Маневр чадвар маш их сайтай. Тэгээд ер нь бүх багууд адилхан ер нь технологиуд ер нь ойролцоо байна. Адилхан юм ашиглаж байна, адилхан байна. Одоо энэ дээр бол юу чухал байна вэ гэхээр одоо хэний програм илүү ухаалаг байна вэ гэдэг ийм л асуудал ерөнхийдөө тулгарч байна тийм. Хэний програм илүү ухаалаг, хэний програм илүү найдвартай ажиллаж байна тийм ээ. Хин механик шийдлээд найдвартай байсан гэдэг ийм их юм байна. Тэрнээс бол технологийн хувьд бол ер нь бүгд ойролцоо нэг төвшин байна. Яг одоо юу гэдэг Японч гэдэг юм уу, Хонконг гэдэг юм уу тийм ээ. Ийм өндөр технологи хөгжсөн улсууд бол ганц нэг одоо юм чанам хэрэгэлсэн байна л да. Тэгээ одоо тухайлбал одоо энэ тогтмол даралт гаргадаг юм төгөөрөмж байна л да. Тийм ээ. Огцом маш хүчтэй даралт гаргадаг. Гэхдээ тэрийг тогтмол хэмжээнд барьдаг ч гэдэг юм уу тийм ээ. Ийм юмнууд бол ашигласан байна. Эрхэм үзэгчдээ хагас шавдаргын 6 дахь тоглолтыг одоо та бүхэндээ сонирхуулъя. Индонез Вьетнамын 1-р багийн хооронд. За дараагийн тоглолт болох боллоо. Улаан хэсгээс Индонезийн баг, хөх хэсгээс Вьетнамын 1-р баг. The last quarterfinal match. In the blue team is the Vietnam. Хөх хэсгээс Вьетнамын 1-р багийнхан. Indonesia team. Улаан хэсгээс Индонезийн баг. And now we're going to see what 5 секундыг эхлүүлцгээе. За хөх хэсгээс Вьетнамын 1-р баг, хөх хэсэг дээр Вьетнамын 1-р баг, улаан хэсэг дээр Индонезийн багууд гарч тоглох бэлэн болсон. За тоглолтын цаг явсан учраас талбай дээр багууд ажиллаж эхэлсэн. За Вьетнам. За хэдэн секундээр Индонез илүү явж байна да. Нэг одоо хамралтаар 6-6-г авч. За Вьетнам яваад эхэлсэн шүү.
Вьетнамын нэг явсан маш амжилттай. За шүүрсэн. Алдсан шүү яач юм да яач. За аль нь алдсан. Аль нь одоо үнэхээр хожихгүй болохгүй гэдэг үүрэг даалгаврыг баг хамт олноос хөгжийн нэмжигчдээс авсан учраас за сандах зүйлүүд байх шиг байна. За Индонез. За ингээд автомат хөтөлгүүдэд эхэлсэн. Индонез улаан хэсэг дээр тоглоод автомат хөтөлгүүж чинь түрүүн бол хөгсгөөс хоцсон байдаг. За Вьетнам тань сайхан боломж олдлоо. За ургамлын үрээ маш амжилттай авчирч өглөө гараж гатаар автоо. Шидлээ. За маш амжилттай цэвэр ялалт. Индонезд ийм үнцэнтэй тоглолтын дээр ингэж алдаа гаргана гэдэг бол хариуцлагагүй илэрэл. Вьетнамын 1-р за үнэхээр талбай дээр нутгийн дэвжээ төсөж байна да. Вьетнамын 1-р маш амжилттай. Хоёулаа алдаа гаргасан. Гэхдээ цагаа нөгсөн. Вьетнам бол маш амжилттай цэвэр ялалтаар болгож явлаа. Mặc dù rất vui nhưng cũng vẫn chạy sang để động viên và bắt tay cùng với các bạn bên đội tuyển Indonesia. Tổng hãy giúp chúng tôi xem họ đang suy nghĩ gì nào. Уламжлалт ясаараа бид шүүгчлээсээ албан ёсны оноог сонсноо. Xin mời trọng tài, chúng tôi đang muốn nghe kết quả từ phía trận bán kết thứ 2 vừa rồi. Xin mời trọng tài. Индонезийн баг 40 оноо харин Вьетнамын 1-р баг ногоон гариг бүтээж тоглолтын ялагч болж чадлаа. 60 секундэд тэд цэвэр ялалт хийжээ. Вьетнамын 1-р багийнханд баяр хүргэе. Одоо бидэнд аврагын төлөөх тоглолт үлдсэн. Хэдийгээр та бүхэн ямар хоёр баг шалгаран үлдсэнийг мэдэж байгаач бид эднийг ахин танилцуулмаар байна. Энэ бол Японы баг. Мөн Вьетнамын 1-р баг. Эрхэм үзэгчдээ бидний хүссэн хүлээсэн мөч ирлээ. Шовторгын тоглолтыг эхлэхэд бэлэн боллоо. Ингээд хоёр багаа хүндэтгэлтэйгээр Робокон тэмцээний талбайд урьж байна.
welcome to Japan. Ингээд улаан хэсгээс Японы баг. Được chào đón đội Nhật Bản. Хөх хэсгээс та бидний итгэл найдварыг хүлээсээр ирсэн Вьетнамын 1-р багийнхан өрсөлдөнө. Хоёр багийн оюутан залуустай амжилт хүсье. Шийдвэрлэх мөчийн өмнө ирээд байгаа учраас хоёр багийн оюутан залуус маань догдолж бас баг зэрэг сандарч байгаа болов уу гэж бодож байна. За залуусаа та бүхний хэн илүү сайн робот бүтээж илүү сайн ажилласнаа удахгүй энэ талбай дээр харах болно. За ABU Robocon 2013 Даннанг Вьетнам олон улсын роботын тэмцээний аваргын төлөв тоглолт талбай дээр эхэллээ. За Вьетнамын 1-р баг Японы багуудын хооронд тэмцээн явагдаж байна. Вьетнамын баг улаан хэсэг дээр Вьетнамын баг хөх хэсэг дээр тоглож байгаа. Японы баг улаан хэсэг дээр тоглож байна. Дандаа хөх төр хоцсон Японы багийн хувьд бол алдаага сүүлдээ зассан байдаг хөх хэсэг дээр алдаа дутагдал гаргаад байсан. За Вьетнам яг адилхан одоо талбай дээр үйлдэлүүдийг үүсгэж байна. За улаан хэсэг дээр тоглож байгаа Япон маш амжилттай. За арай илүү явж байгаа юм байна. Вьетнам яачвтаа 1-р баг алдаа гаргасан шүү, алдаа гаргасан. За дахин эхлүүлж байна. Шидлээ. Хажуудлаараа унаад ургамлын өрн хажуудлаараа унаад яг одоо тогтож чадсангүй. Хоёр дахь үйлдэлээр Япон. За сандарч болохгүй. За Японы багийн гаражлагатаар автыг өдөрж байгаа багийн гишүүд хоёр дахь үйлдэлээр шидлээ. Бодлоо. 1 2 3 за маш амжилттай. Үнэхээр. За ойрын хэдэн жил авраг болоогүй байсан да Япончууд аврагын төлөө бити хэл ойрын хэдэн жил 2-2 байранд жараагүй байсан. За энэ удаагийн тэмцээнд аргагүй Япончууд мундаг байлаа. Гэхдээ алдаа их гаргаж ирсэн. За ингээд найдвартай ажиллагаа гэдэг энэ чинь л энэ л дээ Вьетнамын 1-р багийн хувьд үнэхээр харамсаж шиг байна. Нутаг дээр хожих хэрэгтэй байсан юм уулна. За Вьетнамчууд мундаг байсан. За Японы гаражлагатаар автыг удирдсан багийн үндсэн гишүүн бол үнэхээр гол дүр. Энэ хүний одоо хичээл зүтгэлээр энэ одоо алдрын дитмийг хүртэж байна. Япончууд мундаг байна. За аргагүй ойрын хэдэн жил тэргүүн байранд ороогүй байсан. Эрхэмсэг ноёд хатагтанараа ABU Robocon 2014 тэмцээн эргэжил энэтхэг улсад зохион байгуулагдахаар болсныг та бүхэнд албан ёсоор зарлаж байна. Ингээд Вьетнамын телевизийн дэд ерөнхийлөгч ноён Пан Вэттийн таныг хүндэтгэлтэйгээр тайзнаа урья. Эрхэм үзэгчдээ энэ хэрхэн бол ABU Robocon 2013 Даннан Вьетнам тэмцээнийг зохион байгуулах хорооны тэргүүн юм. Мөн тайзнаа энэтхэгийн олон нийтийн телевизийн ерөнхий захирал Мукеш Шарма таныг урьж байна. Мөн бидэнтэй хамтран ажиллаж байгаа Японы мэдээллийн технологийн сургуулийг төлөөлөн ирсэн ноён Паса Сусиг урьж байна. За Вьетнамын одоо ABU Robocon 2013 олон улсын тэмцээний зохион байгуулалт хорооны дарга. За энэтхийн одоо зохион байгуулалт хорооны даргад тугаа шилжүүллээ. За эх жил 2014 онд бүгд найрамдах энэтхэг улсад одоо ABU Robocon 2014 олон улсын роботын тэмцээн зохиогдно. Ингээд эх жил Robocon тэмцээнийг эх орондон зохион байгуулах энэтхийн олон нийтийн телевизийн ерөнхий захирал ноён Мукеш Шарма өгүүлнэ. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын дэд ерөнхий сайд Нэгуйн Тэнг нам мөн Вьетнамын телевизийн дэд ерөнхийлөгч Вьетнамын Дананг дахь ABU Robocon 2013 тэмцээнийг зохион байгуулах хорооны тэргүүн ноён Пан Вэттийн ABU-гийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ноён Наужи Оно ABU-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Мутаги болон ABU Robocon тэмцээнд оролцогч авьяаслаг бүтээлч хөдөлмөрч оюутан залуустай юуны өмнө талархлаа илэрхийлье. Үнэн дээр Robocon тэмцээн бол зөвхөн ирээдүйн инженеруудын мэдлэг туршлагын өрсөлдөөн биш юм а. Энэ тэмцээний ялалтанд мэдлэг чадвар, туршлагаас гадна багийн хамтын ажиллагаа, сайн зохион байгуулалт чухал байдаг юм а.
Робокон тэмцээн хил хязгаарыг үл харгалзан танилцсан нөхөрлөхөөр ирсэн залуусыг ахан дүүс болгож тэдний мэдлэг чадварыг өрсөлдөөнөөр шалгаж ирээдүйн хойчид түүх болгон үлдээдэг юм а. Тэдний хоримтлуулсан мэдлэг туршлага ийхүү явандаа сайн сайхны үлгэр дуурайд болж оролцогчд маань төдийгүй зохион байгуулагч гишүүн телевизүүд маань сайн үлийн эзэд болж байна. Энэ тэмцээнийг өнөөдрийн өндөр түвшинд хүргэж үлгэр жишээ болгон амжилттай зохион байгуулсан NHK болон ABU-гийн NTV-ийн телевизийн хамт олонны зүгээс гүн талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна. Та бүхэн бидэнд илүү сайхан тэмцээн зохион байгуулах итгэл, урам, өндөр хариуцлагыг оногдууллаа. Мөн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан вьетнамчуудаа Робокон тэмцээнд оролцогч нийт улс орнуудынхаа нэрийн өмнөөс баярлалснаа дахин илэрхийлье. Робоконыг гисэн сэтгэлтэй хүн бүр нэг дуугаар ууг хайлан дуугарч ялалт хэмээх нэг цэг рүү тэмүүлж түүндээ хүрч чаддаг хүмүүс юм а. Тийм ээ, энэ бол Робокон юм. Баярлалаа. Эрхэм хүндэт мөнх шарма талархлаа илэрхийлье. Үзэгчдээ робот сонирхогч Робоконы бүтээлч залуусаа. Одоо та бүхэнд NTV улсад зохион байгуулагдах ABU Робокон 2014 тэмцээний сэлбэг дүрмийг сонирхуулъя. Аз номхон лам бүсийн орнуудын өргөний төрлөгийн холбоо үзүүлж байна. Эцэг их болно гэдэг энэ дэлхий дээрх хамгийн том аз жаргал. Хүүхэд гэдэг ээж аавуудын биений гадна цохилох амьд зүрх юм аа. Хүүхдээ эрүүл сарвал ухаалаг сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг хэн бүхний хувьд амаргүй үүрэг хариуцлага. Үр хүүхэд заяасанд баярлан бүхэл эцэг эхчүүд өдөр бүр бурхандаа талархдаг. Хүүхдээ өсч том болохыг харах нь тэдний хувьд хамгийн их баяр баясгалан. Харин хүүхдээ өвдөж шаналхыг харах шиг хүнд зовлон тэдэнд үгүй юм. Баяр гоныг итгэл бишрэл ямар ч цаг үед эцэг эхчүүд хүүхдүүдийнхэн дэргэдэг байдаг. Хэрэгтэй үед эцэг эхчүүд үр хүүхдээ тусламжийн гар сунхад хизээд бэлэн. Хүүхдэд нь хэн нэгэн хэрэгтэй үед тэд сэтгэл зүрхээрээ мэдэрч чаддаг юм. Эцэг эхчүүдийн эр зэрэг халуун сэтгэл хүүхдүүдийг залан чиглүүлж тэдэнд амьдралын жигүүр ургуулж өгдөг юм. Хэрвээ хүүхдүүд сахиусан тэнгэрүүд муу юм бол эцэг эхчүүд газар дээрх бурхад байх нэ. Энэтхэгийн хүний хотод зохиогдох Робокон 2014 олон улсын тэмцээний сэдэв нь эцэг эхчүүдэд хандсан талархал юм. Тэмцээн 12-ыг харьцах 12 метрийн хэмжээтэй шоодруулжин талбайд явагдана. Талбайг 50 мм-ийн өндөр 30 мм-ийн өргөнтэй модоор хүрээлсэн байна. Эцэг болон эхийн төлөөлөл болгож талбайг хоёр хэсэг туваа. Нэг нь улаан хэсгийн багийнх, нөгөө нь цэнгэр хэсгийн багийнх гэж тооцогдно. Талбайд гарааны хоёр хэсэг байна. Хэсэг тус бүр 1-ийг харьцах 1 метрийн хэмжээтэй. Тэмцээний талбайд хүүхдийн тоглоомын 5 бүс байрлана. Үүнд дүүжин дайжин бүхий 2 бүс, савлууртай 1 бүс, шонтой 1 бүс болон авиралтын бүс багтана. Баг тус бүрт дүүжин дайжинтай бүс нэг ногдож байна. Үлдсэн бүсүүд нь дундын хэсэг юм. Гэхдээ тэмцээний үйл ажиллагаа тус тусдаа явагдана. Хүүхдийн тоглоомын бүс бүр 2.5 метрийн диаметртэй байна. Ганцхан авиралтын бүс 3 метрийн диаметртэй юм. Тэмцээний эхний даалгавар дүүжин дайжингийн бүстэй явагдана. Эцэг эхийг төлөөлөх робот урдчлан байрлуулсан робот хүүхдийг гарааны бүсээс зөөж дүүжин дайжингийн бүсэд авчрахаас энэ хэсгийн даалгавар эхэлнэ. Эцэг их робот хүүхэд роботыг дүүжин дайжингийн нэг талын суудал дээр суулгаад нөгөө талд нь гарч 3 удаа дараалан хөдөлгөж роботыг тоглуулна. Үүний дараа хүүхэд роботыг дахин өөр дээрээ байрлуулна. Энэ хэсгийг амжилттай гүйцэтгэснээр тухайн баг өөртөө 10 оноо авна. Хоёр дахь хэсэгт багууд савлуур юм уу шонтой тоглоомын бүсийн аль нэгийг ашиглаж байна. Шонтой тоглоомын бүсийн хувьд эцэг их робот хүүхэд роботыг эхний шонгийн тулгуур тавсан дээр байрлуулна. Харин дараа нь хүүхэд робот нэг ч шон алгасалгүйгээр 4 шон тус бүрийн тавцанг дамжиж явах ёстой. Үүний дараа эцэг их робот хүүхдийг буцаан авч өөр дээрээ байрлуулна. Энэхүү даалгаврыг гүйцэтгэснээр тухайн баг өөртөө 20 оноо авна.
Дараагийн даалгавар савлуур юм уу шонтой бүсийн аль үлдсэн дээр нь явагдана. Савлууртай бүсийн тухайд эцэг эх робот хүүхэд роботыг савлуурын суудал дээр байрлуулад нэг удаа түлхэлт өгч савлуурыг хөдөлгөнө. Харин 2 болон 3 дахь түлхэлтийг хүүхэд робот өөрөө гүйцэтгэх ёстой юм. Түлхэлт бүрэн гүйцэтгэгдсэн эсгийг хүүхэд роботын биений аль нэг хэсэг савлуурын урд байрлах туганд хүрч чадсан эсгээр тооцно. Дараа нь эцэг эх робот хүүхэд роботыг буцаан өөр дээрээ байрлуулна. Энэхүү даалгаврыг гүйцэтгэснээр тухайн баг өөртөө 50 он авна. Ингээд баг 4 дахь даалгаврыг гүйцэтгэх хэрэгтэй боллоо. Энэ бол авиралтын тоглоомын бүс юм. Зөвхөн 2 болон 3 дахь даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд энэ хэсэгт шилжих боломжтой. Эцэг эх робот хүүхэд роботыг авирах тоглоомын эхний шатан дээр юм уу эхний шатны ойролцоо байрлуулна. Үүний дараа робот хүүхэд хажуугын бариулуудаас барилгүйгээр дээш авирч дээд талын тавцан дээр гарч зогсно. Ингэж чадсан робот хүүхэд өөрөөсөө урдчлан бэлдсэн тугийг гаргаж дээш өргөн мандуулах ёстой. Ингэснээр 4-р даалгаврыг амжилттай гүйцэтгэж дуусна. Энэхүү даалгаврыг хамгийн түрүүнд 3 минутанд багтаан гүйцэтгсэн баг шабаш буюу талархлын эзэн болно. Энэ баг тэмцээний ялагч болж тэмцээн өндөрлөнө. 2 багийн аль нь ч ялалтын даалгаврыг гүйцэтгэж чадаагүй тохиолдолд багуудын цуглуулсан оноогоор ялагчийг тодруулна. Нэмэлт оноо цуглуулах зорилгоор 1-р даалгаврыг дээд тал нь 3 удаа гүйцэтгэхийг зөвшөөрнө. Харин 2 болон 3-р даалгаврыг тус бүр дээд тал нь 2 удаа давтан гүйцэтгэж болно. Бид сая хамтдаа AB Robocon 2014 тэмцээний дүрмтэй танилцлаа. Энэ мөчөөс эхлэн эх жилийн Robocon тэмцээнд оролцогч багууд маань тэмцээнийхээ бэлтгэлийг хангах болов уу гэж бодож байна. Цаг хугацаатай уралдан ажиллах бүтээл залуус маань магадгүй маргаашнаас роботуудынхаа шийдлийг ирж хайх үзье. Оюутан залуусаа та бүхнийг өрнүүн их ажил хүлээж байна. Эрхэмсэг ноёд хатагтай нараа. Одоо та бүхний өмнө гардуулах AB Robocon 2013 давнаан Вьетнам тэмцээний ялагчийн шагналыг одоо та бүхний өмнө хүндэтгэлтэйгээр гардуулах мөч ирээд байна. Хөлс хүчээ гарган өөрийгөө дайчлан мэдлэг туршлага хамгийн ихээр ахиулж чадсан ялагч баг хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртэх гэж байна. Вьетнам улсын Дананг хотноо болж байгаа Robocon 2013 тэмцээний шилдгийн шилдэг баг ялагчаар тодорсон Япон улсын багийн оюутан залуус та бүхнийг урьж байна. Бүгд наримдах социалист Вьетнам улсын дэд ерөнхий сайд Нэгүен Тэнгнам Японы багт ялагчийн гран-при шагналыг итгэл төгс ёслол хүндэтгэлтэйгээр гардуулж байна. AB Robocon 2013 давнаан тэмцээний ялагч Японы багийнхандаа баяр хүргэе. Одоо 1-р байрны шагналыг нөрөх хөдөлмөр зүтгэл гарган ажилласан Вьетнамын багт гардуулна. Шагналыг ноён Чин Винг гардуулж өгнө. Баяр хүргэе. Залуусаа та бүхэн сайхан өрсөлдлөө. Вьетнамын 1-р багт дахин баяр хүргэе. Ноён Чин Винг танд баярлалаа. 2-р байрны шагналыг Вьетнамын 2-р баг болон Индонезийн багууд хүртэхээр боллоо. Та бүхнийг урьж байна. Шагнал гардуулахад бэлэн боллоо. Шагналыг Вьетнамын телевизийн дэд ерөнхийлөгч Robocon тэмцээнийг зохион байгуулах хорооны тэргүүн ноён Пан Вэттин болон ABU-гийн ерөнхий нарийн бичгийн дарга зохион байгуулах хорооны гишүүн доктор Жавад Мутаги тэдний шагналыг өргөмжлөлт цомын хамтаар гардуулж байна. 2-р байрны шагнал өртсөн Вьетнамын 2-р баг болон Индонезийн багийн оюутан залуустаа амжилт хүсье. Дараа жилийн Robocon тэмцээнд үүнээс илүү амжилт гаргахыг хүсэн ёроё. Ингээд дараагийн шагналыг гардуулъя. Шилдэг санааны шагналыг Египтийн баг толгохоор болсон юм а. Залуусаа та бүхнийг урьж байна. Robocon тэмцээнийг санаачлагч Токиогийн технологийн их сургуулийн доктор Масаши Шимуци шилдэг санааны эзэд Египтийн багийнхан шагналыг гардуулан хүндэтгэл үзүүлнэ.
Ийхүү шүүгчдийн шийдвэрээр Египтийн багийнхан шилдэг санааны шагналыг хүртэж байна. Залуустаа баяр хүргэн амжилт хүсье. Залууст маань уран мөгөн энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан ноён Масаши Шимүцү танд баярлалаа. Шилдэг инженерийн шагналыг Хонконгийн баг хүртэж байна. Хонконгийн багийнхныг урьж байна. Хонконгийн багийн оюутан залуустаа баяр хүргэе. Зохион байгуулахаараа болон Хонконгийн радио телевизийг төлөөлж Стив Сонг шагналыг гардуулж байна. Робокон тэмцээний шилдэг дизайны шагналыг энэ жил Вьетнамын 2 дугаар баг хүртэж байна. Шилдэг дизайны шагналыг хүртсэн багийн оюутан залуустаа амжилт хүсье. Шагналыг Энэтхэгийн олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал ноён Мукеш Шарма гардуулж байна. Залуусаа ахин баяр хүргэе. Шагналыг гардуулсан эрхэм Мукеш Шарма танд ахин талархаж байгаагаа илэрхийлье. Робокон тэмцээний түүхэн явцад ивент итгэгчдийн шагналыг жил болгон гардуулсаар ирсэн билээ. Ингээд энэ жил Panasonic-ийн нэрмжит шагналыг Малайзийн багийнхан бусдаас онцгойрон авч байна. Малайзийн багийнхандаа баяр хүргэе. Урьж байна та бүгдийг. Шагналыг Panasonic-ийн төлөөлөгч ноён Мукамура гардуулж байна. Малайзийн багийнхандаа дахин баяр хүргэе. Ноён Мукамура танд баярлалаа. Ийхүү тэмцээний зохион байгуулахад дэмжин тусалсаар ирсэн ивент итгэгч байгууллагуудаа ахин талархлаа илэрхийлье. Toyota Motors-ийн нэрмжит шагналыг Вьетнамын 2 дугаар баг хүртэж байна. Эрхэм үзэгчдээ Робокон тэмцээнийг бүтээл сэтгэлгээг дэмжин ажилдаг ивент итгэгчдийн нэрмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилж байна. Шагналыг Toyota корпорацийн олон нийтийн харилцаа албаны ерөнхий менежер Yotti Mikami гардуулж байна. Toyota dành cho những đội tuyển thi đấu xuất sắc nhất của ABU Robocon và năm nay ABU Robocon 2013 đã thuộc về đội tuyển Việt Nam 2. Xin được chúc mừng. Thank you Mr. Yoji Mikami and thank you Vietnam 2. Và bây giờ sẽ là giải thưởng của nhà tài trợ. Mabuchi Motors-ийн шагналыг Оросын холбооны улсын баг хүртэж байна. Баяр хүргэе. Mabuchi Motors-ийн хамт олондоо талархлаа илэрхийлье. Оросын холбооны улсын багийн оюутан залуустаа баяр хүргэе. Баяр хүргэе. Шагналыг Yotti Mikami гардуулж байна. Đã thi đấu hết sức mình. Họ luôn dành những tình cảm đặc biệt cho cả hai đội tuyển Việt Nam 1 và Việt Nam 2. Залуусаа та бүхэнд дахин баяр хүргэе. Мөн амжилт хүсье. Үзэгчдээ Тошины шагналыг Японы багийнхан хүртэхээр болсон байна. Японы багийнхан та бүхнийг тайзнаа урьж байна. Робокон тэмцээний ялагчаар тодорсон Японы багт Японы Нагаси ахын дүүс корпорацийн нэрмжит туслах шагналыг корпорацийн бизнесийн салбарын захирал Сэй Накунагазато гардуулж байна. Японы багийнхандаа дахин баяр хүргэцгээе. Шилдэг бүтээлч оюутан залуусыг маань шагнан урамшуулж байгаа ивент итгэгч байгууллагуудаа талархал илэрхийлье. Эрхэм үзэгчдээ ABU Robocon 2013 Дамнам Вьетнам тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилж байна. Và bây giờ chúng ta sẽ cùng đến với giải thưởng của nhà tài trợ Brom dành cho đội Robocon đến từ Indonesia. Robocon тэмцээний онцгой ивент итгэгч болох Ромын шагналыг Индонезийн багт өгөхөөр шүүгчид маань шийдвэрлэжээ. Xin được trân trọng kính mời ông Hidekazu Casino sẽ lên trao giải của nhà tài trợ Brom cho đội tuyển Robocon đến từ Indonesia. Шагналыг компанийн Сингапур дахь төлөөлөгч ноён Казуно гардуулна. Giải thưởng tiếp theo của đội tuyển Indonesia sau khi họ có đồng giải ba với đội tuyển Việt Nam 2. Индонезийн багийнхандаа баяр хүргэе. Эрхэм Казуно танд талархлаа илэрхийлье. Индонезийн багийнхаа та бүхэн түрүүлээгээрэй. Ахаад нэг шагналыг та бүхэнд гардуулах юм аа. Жил болгон Robocon тэмцээнд амжилттай оролцдог Индонезийн багийн оюутан залууст ABU-гийн нэрмжит шагналыг олох оруулсан байна. Ингээд ABU-г төлөөлөн Назояно шагналыг гардуулна.
Индонезийн багийнхандаа ахин баяр хүргэе. Та бүхний дараагийн тэмцээнд мөн амжилт хүсье. Шагнал авсан багуудтай болон AB Robocon 2013 Даннам Вьетнам тэмцээнд оролцсон бүх багуудтай, оюутан залуустай, хөгжөөн дэмжигчтэй талархлаа илэрхийлье. Та бүхэнд амжилт хүсье. Бүхий сайн сайхан зүйл сайхан төгсгөл байдаг. Ийхүү тэмцээнийхээ төгсгөлд эргэн нэг харахад бидний хамтын ажиллагааны үр дүн, оюун ухаан, мэдлэг дуршлаг, техник технологи тулгуурлан хөгжиж, бидэнд үн цэнтэй чадварыг бий болгож, бодитоор гайхамшигыг бүтээжээ. Нэг л мэдэхэд бид асар их туршлагыг хоримтлуулж чаджээ. Тийм ээ, өнгөрсөн хугацаанд бид асар их мэдлэг туршлагыг хөрөмтлүүлжээ. Оролцогч оюутан залуусан ч зохион байгуулагчид нь ч тэр робот техниктэйгээ хамт өсөн дэвжиж хөгжсөн байна. Энэ бол бидний бахархал. Robocon-ы продюсер, зохион байгуулагчид, ивент тэтгэгчдтэй хязгааргүй их талархаж байгаагаа дахин илэрхийлье. Энэ бол бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. Мөн Robocon тэмцээний хүрээнд манай улсад үзэгсэнд Даннан хотод зочилсон та бүхэндээ талархлаа илэрхийлье. За ингээд эргэжил илүү сайн роботуудтай ширэн өрсөлдөөний талбарт энэтхэг улсад уулзцгаая. Өнөөдрийнхөөс илүү ширүүн тоглолт, илүү шилдэг роботуудыг бид энэтхэгт харах болно гэдэгтээ итгэлтэй байна. Robocon тэмцээнд оролцогч залуустаа амжилт хүсье. Та бүхэнд баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзтлаа. Баяртай.